За сайн бацхан орой минь ингээ бие хаваагийн шүн орой болж энэ чинь ингээ спортын цагцлбор тийм чи оюутан залуучууд ингээ үүдээс байгаа явуулаа орой дасглаа хийдэг байгаа. Энд би нэг мундаг залуу барьж авсан. Монголоос ирсэн. За сайн байна уу? Сайн байна уу? За манай хуйгаа гэдэг мундаг залуу байгаа. Тэгээд хуйгаатайгаа танилцъя. Сайн байна уу орой минь? За сайн байна орой минь. За энэ чи ажилт юм байна шүү дээ тий. Одоо энэ чи сурдаг оюутан. За манай влогийг үзэж байгаа залуучуудтай хандаа хоёул сайхан ярилцлага өрнүүлээ тий. Бас цаг гаргаж уулзж байгаа баярлалаа. За тэгээ өөрийгөө ихлээр нэг сайхан танилцуулаач. Яг бүтэн нэр чинь хэн бэлээ? Одоо энэ дээрээ хэр удаж байна? Одоо юугаар сурж байгаа? Монголд одоо аль дүүргээс ч юм уу, хотоос ч юм уу, аймгаас ирсэн тий. Одоо тэр нэр товчхон өөрийгөө нэг танилцуулж байгаа шүү дээ. За сайн байна уу? Тэгээд Батхой гэдэг. Тэгээд би Монгол Шингэлтэй дүүргээс ирсэн. Тэгээд жаргаланд зоригт явдаг байсан. За тэгээд энэ ч ирээд одоо 4 жил болж байна. Тэгээд одоо яг он гараад хаврын семестр төгсөж байна. За тэгээд эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Тэгээд энэ чинь ТВ-д нөгөө marriage student-ийн house-д амьдардаг. Юу хэд хүүхдтэй? Нэг хүүхдтэй. За эхнэр нь бас оюутан уу? Эхнэр бас оюутан. Эхнэртэйгээ хоёул цог төгсөн. За хоёулаа цог төгсөн. Хизээ ирсэн бэлээ? Одоо 94 жил болж байна. Анх 2020 оны намрын семестр ирсэн. За одоо тэгвэл төгсөх болсон юм байна шүү дээ. Хизээ төгсгөө. Одоо он гараад хаврын семестр. Одоо ерөөсөн нэг семестр болсон тийм. Бүтэн семестр. Ямар мэрэгчлэр сурж байгаа даа? За миний мэрэгжил болохоор Health and Human Science гэдэг мэрэгчлээ сурж байгаа. Монголоор эрүүл мэндийн Монголоор хүний эрүүл мэндийн гэж байгаа юм лээ. За тэгэхээр спортлог тэгсэрнэ яг эмч бол биш. Тэгсэрнэ яг одоо эрүүл мэндийн бүх салбар руу орж болно. Гэхдээ яг бүр нарийн эмч бол арай биш. Тийм ээ тий. Спорт одоо за спортын чиглэлийн эмч зөвлөгөө одоо терапист янз бүрийн дасгалжуулагч маягийн тий. За спортын дасгалжуулагч. Тэгээд оройд энэ ч бол ингээд залуучуудтай амар гоё тоглолт юм. Одоо энэ арлынхан бол энэ ч ингээд рагбига тоглоод байж байгаа чинь. Энэ одоо спортынхаа энэ хилцтэй одоо ажиллах уу? Тэгээ би өөрөө яг энэ нөгөө Seaside Sports гэж сургуулийнхаа энэ логонд дээр шүү дээ. Энэ ажилладаг. Тэгээд бидний ажиллах нөгөө game manager гэдэг байхгүй юу? Тэгээд одоо бүх энэ спорт заалуудаа бид нар хариуцаад оюутнуудаа safety-ийг хариуцаад тэгээд зүг болсон тоглож байна, аюулгүй тоглож байна гэдэг. За тэгээд сая нэг хаваад болсон бодибилдингийн тэмцээн дээр өөрөө орсон Монголоос орсон анхны монгол хүн болоод ингэ орсон юм байна. Тэгж сонслоо. Үнэн үү? Тэгээ энэ талаараа тусгай хуваалцаач. Сонирхолтой байж магадгүй. Тийм. Тэр бол тийм би баг анхных нь бахаа. Анхны эрэгтэй тамирчин баг. Эрэгтэй тамирчин. Өмнө нь яг нэг 2 жил 3 жилийн өмнө нөгөө Сарангоо гэдэг эмэгтэй тамирчин орсон. Бас хаваад за түүнд орсон биз дээ. Баярлалаа. Энэ тэмцээнд юугаараа амар гоё гэхээр яг Sean Ray гэдэг нөгөө хаваад цогдох хамгийн том тэмцээн. Одоо хамгийн профешнл яг бүх юм ингээд хамгийн чанартай сайн гэж тооцдог. Тэрүүгээр одоо хаваад хамгийн сайн тэмцээн. За хэдэн килограмм хэмжээнд өрсөлдөв? Тэр яг биеийн жингээр бол орж байгаа юм. Өндрөөрөө орд юм байна. Өндрөөрөө. Тэгээ ерөөсөө өндрийг үзэл за чи ингээд 5 бол 5 тэг хүмүүстэй орсон. Гэхдээ нөгөө True Novice гэдэг англи байдаг байхгүй юу? Хамгийн анх удаа тэмцээнд орж байгаа англи гэдэг. Би одоо тэр хүмүүстэйгээ орж байгаа, True Novice-д орж байгаа. Тэнгууд яг адилхан өндөртэй хүмүүстэйгээ бас ороогүй л дээ. Чи нөгөө анх удаа орж байгаа хүмүүс бас яг өндөр хамаагүй бидийг цуглаа оролцож байгаа. Цуглаа оролцсон. За. Тэгээд дээрс нэг тэр True Novice англи нь нэлээд алаантай болж юм билээ. Тэр нь бол илүү өрсөлдөөнтэй гэсэн. Яг анх удаа орж байгаа илүү олон тамирчин орж байгаа. Бусад одоо арай жоохон одоо хоёр дахь тэмцээнд орж байгаа хүмүүс ч юм те. Тэд нар болохоор цөөхөн болчихсон юм билээ тамирчин. Энэ анх удаа орж байгаа хүмүүс нарай их болчихсон юм. Тэгэхээр бас амар илүү алаан гардаг гэх юм. Илүү өсөлтөг шийдэг гардаг байна те. За. Мундаг байна. Тэгээд ер нь одоо энэ тэмцээнд хэрхэн бэлдсэн бэ? Бас их тэр нь бас сонирхолтой байж магадгүй. За миний хувьд болохоор дараа жил төгсөж байгаа учраас одоо энэ нөгөө яг жилдээ ганцхан удаа намрал болдог. Тэгэхээр би энэ жил одоо орохгүй угаасаа амжихгүй боломж байхгүй. Тэгэхээр би хаваад угаасаа ирж амьдрах бас хэцүү шүү дээ. Тэгэхээр одоо энэ удаа л орё гэдэг. Тэг би 2 сар бэлдсэн. Яг хангалттай сайн бас бэлдэж чадаагүй хугацаанд. Тэг 2 сар бэлдээл орсон. Тэгээд ер нь чанга байсан. Ер нь багийн хүн бол ер нь дэвчээд орох боломжгүй юм билээ. Яг үнэхээр бас тодорхой хэмжээний өмнө бас нэг хэдэн жил хийцэн үнтэй бас хасгалаа мэдсэн биеийн тодорхой хэмжээний өөрчлөлт орсон. Мэргэжлэрээ сурж байгаа тийм мэргэжлэрээ сурж байгаа. Яг үнэхээр яг зоригтой тийм хүн үнэхээр яг тэсэх юм билээ. Тэрнээс яг ингээд миний хувьд бол бүр яг сүүлийн нэг 2-7 хоног молог бол үнэхээр аимшигтай. Би зүгээр бууж өгөөл би зүгээр юу хийгээд байгаа юм бэ? Зүгээр болим үү тий.
Яг л ингээл би ч нөгөө Баян өдөр болгон бэлтгэлтэй. өдөр болгон би одоо 7 хоногийн 6 өдөр нь бэлтгэлээ хийн. Тэгээ хажуугаар нь өглөө болгон кардио хийн. Кардио баг өдөрт 2 удаа хийн. Үндсэн хүчний бэлтгэлээ хийн. Тэгээ хамгийн амар юм нь яг тасгалж яг хооллолт бол үнэхээр Хоол амар юм. Хоол юм жоох юм. тий хоол бол одоо ер нь 80% гэж явдаг шүү дээ тасгал. Тэгээ юу идэж явах вэ тэгээд? Тэгээд яг тэмцээнд бэлдэж байгаа болохоор би сүүлийн яг 1 сар бол дахиад нэг чиж мэгцсэн. Дан дахиад нэг. Өөр мэдгүй. Тий тэгээ яг нөө тий чинь бас тэмцээнд бэлдэж байгаа учраас нүүрс усаа хасна гэж. Одоо нүүрс ус гэхээр мэдээж одоо будаа төмс энэ хасна гэсэн. Үгүй дан дахины чэжлэлтэй. Өөр юм хож мож идэх. Тэгээ ногоо идэх. Жимс болохгүй. Жимс бас идэж болно. Тэгэл ингээл ерөөсө болоо. За. Тэгээ нөө ундаа гаста чихэр мэхэр илүү гоё хоол мол байхгүй шүү дээ. Эсвэл дахиад усаа угаал тэгээд. Тэгээ сүүлийн 2 хоног бол бүр яг зөвхөн ногоо махаа идээд эхэлсэн. Сүүлийн 7 хоног бол бүр усаа хасаад эхэлсэн. Ёо усуухгүй болоод эхлэх чинь бүр. Яг хүн ингээд нөгөө мүүд зүуд өөрчлөгдөд бүр жоохон эвгүй л болд юм билээ. Тийм үү. Одоо тэгээд амжилт ер нь хэр үр дүн ямар болоо? Үр дүн би бол яг өөрийнхөө хувьд бол үнэхээр сайн амжилттай гаргасан гэж боддог. Угаасаа би ингээд очиод харахаар яг би бусад тамирчдыг харахаар би тэднээс нэг амар дуцаад байгаа юм болох байхгүй. Амаас тэднээс нэг амар илүү гараад байгаа юм байхгүй. Тэгэхээр угаасаа би өөрөө бас 2 сар бэлдсэн учраас угаасаа бүр амар угаасаа амжилт үзүүлэхгүйг угаасаа мэдж байгаа шүү дээ хүн угаасаа өөрийгөө мэдж байгаа. Тэгэхээр би яг өөрийгөө сорж үзье л гэж тий. Яг энэ тэмцээнд ямар тэмцээнд орё өөрийгөө сорё тий. Өөрийгөө бүр ингээд би бэлдраа бүр хамгийн ингээд төсөв төвчээрээ бүр чиг тулж байгаа байхгүй угаасаа бүр амар тулж байгаа. Тэгээ ингээ өөрчлөлт үзье. Тэгээд болон туслаг угаасаа би мэглэр явж байгаа учраас гол туслах хэрэгтэй. Тэгээд тийм байсан. Тэгээ өөрийнхөө хэмжээд бол маш сайн оролцсон гэж бодож байгаа. За маш их баярлалаа. Гоё юмд оролцоод бас Монголын нэр гарсан шүү дээ. Анхудаага ганц монгол хүн л явж байгаа. Ганц монгол явж шүү дээ. За одоо ингээд энэ нэвтрүүлгийг үздэг залуучууд маань ер нь ингээд гадаадд сурах, Америк сурах гэсэн залуучууд бас нэг англи хэлээ сайжруулах гэсэн залуучуудаа сүүлийн 2 асуулт нь одоо юу гэхээр англи хэлийг яаж сурсан бэ? Өөрийнхөө одоо нууц нэг ганц аргыг дүүнэртэй хуваалцаач. За би нэг ийм арга танд энийг хэрэглээ үзээрэй гэсэн нэг тийм арга байна уу? За миний одоо англи сурсан ганц гоё арга гэх юм шинэ үйл чэжлэх юм да. Ерөөсөө яаж чэжлэх вэ яг? Одоо тэгэл карт үүд штэ. Шинэ үгийн карт гэдэг бид ашигладаг байхгүй. Энэ юм жижигхэн цаасан дээр л одоо бичээл. Өнөөдөртөө би одоо тэдээс одоо 10-аас 20 үг энэ үгүүдийг чэжлэнэ гэл. Тэрийг ингээл өдөр ингээ хоол идж байхдаа хардаг ч юм уу. Ингээл тэ тасал хийж явах орондоо хардаг ч юм уу. Тэгвэл айгу үг ер нь угсаа шинэ үг сайн чэжлэх юм бол тэгэл хэл нэлээд сайн. За хуйгаа ахын зөвлөгөө сонсороо шинэ үг ингээ цаасан дээр очиод ингээ хардаг байх нь шүү. За дараагийн нэг зөвлөгөө өгөөч. Ер нь ирээдүйд ирж байгаа дүнстэй ингээд Америкт за ер нь бол өмнө бас мэдгүй жагаад ирж байгаа шүү дээ тий. Ингэчүүл их зүгээр байсан юм байлээ шүү тий. Өөр англиас гадна өөр янз бүрийн зөвлөгөө нөх. Миний тусгаараа ингэчүүл зүгээр юм шиг байна гэсэн тийм зөвлөгөө байвал өгөөч. За тэгвэл юу юм бэ да. Яг миний хувьд бол бие даах чадвар бол нэлээд чухал юм байлээ шүү. Та нар яагаад гэвэл нөгөө анх удаа өөрсдийнх нөгөө юу комфорт зоноосоо гарна. Аав ээжээсээ салж юм бүр их орноосоо гарч ийн өөр иргэншилтэй газар ирчлээ тий. Тэгэхээр та нар тухайн нутгийн одоо соёлын тий калчрыг сурах хэрэгтэй. Тэгээ та нар нөгөө бие даах чадвар чинь сайн байх юм бол энд ирээд ганцаараа чи ингээл бүх юмоо зохицуулах юм шүү. Тэгээ хоол унд тэгэл хичээлийнхаа бүх цагуудыг өөрөө зохицуулна, хоолоо зохицуулна, хичээлээ зохицуулна, хажуугаар нь ажиллаа хийн, дасгалаа юм. Зүгээр л өөрийнхөө тийм одоо бие даах чадвараа сайн ингээд тайм менежмент энэ сайн одоо эртнээс хийгээ сурч юм бол энд ирээд чинь аюу даваа тал бол. Тийм үү. Эцэгхөөсөө хол ганцаараа бүх юм хийх учраас тийм учраас бие даах чадвараа гой сайжруулаарай. Тэгээд энд ирэх юм бол юу алдахгүй тийм. За ингээ ямар ч байсан гой зөвлөгөө өгсөн баярлалаа гэдэг. Тэгээд хичээл сурлага өндрөөс өндөр амжилтсаа сургуулаа ганцхан семестрээр төгсөж байгаа юм байна. Тэгээд очоо мундаг дасгалж удагч та багш болоорой. Тэгээд спортын салбартаа зөндөө хөнөмөр. Сая одоо физикл ээжээгээ нэвтрүүлэг үзсэн. Тэргүүрч одоо дамжуулаад зүгээр энэ авихын чи бүгд спортлог болсон шүү дээ. Одоо энэ амар хүмүүст амар нөлөөлсөн юм шиг байл. Хүмүүс амар одоо дасгал хийж эхэллээ. Өөрөө ч мэрэгжил улам дүнд орох нь дээ тийм ээ. Одоо ер нь манай мэрэгжил амар ирээдүйд ер нь нэлийн одоо эрэлт хэрэгцээтэй мэрэгжил болж байгаа. Тэгээд залуучуудаа бас энд ирээ те энэ мэрэгчлээ сурвал бас боломж байгаа шүү. За олон хүнийг спортод оруулцаарай. Олон хүнийг ирүүс харуулцаарай. За амжилтсаа баярлаа. За баярлаа. За ингээ бие хаваагаас та бүхэндээ гоё ярилцлага хүргэлээ. За ингээд subscribe дараарай. Тэгээд илүү их боловсролын талаар мэдээлэл блогоос хүлээж аваарай. Амжилт хүсье.